Тэгэхээр ер нь хүүхдээ бид нар одоо жишээ нэг боолын сургуульд явуулъя гэд шийтгэж байгаа бол эцэг эхчүүд юу юунд анхаарах хэрэгтэй вэ? Юу юуг нь шалах хэрэгтэй вэ? Тэгэхээр бид нар тэр дотор очиод амьдарч чадахгүй шүү дээ тийм. Боординг сургууль бол гэр бүлийн нэг томсгосон хэлбэр л гэж ойлгоно. Гэр бүл дотор одоо бүгд эрүүл сарвал хоол идэх ёстой, өвдөхгүй байх ёстой, бие биенийг халамжлах ёстой. Одоо эрүүл ахуй хүүхдийнхээ аюулгүй байх ёстой, сургах хөгжүүлэх ёстой юу гэдгийг энэ бүх зүйл яг тэрэнд яг зэрэгцээл явж байдаг. Үүнтэй зэрэгцээд бас нөгөө гэр бүл дотор ч гэсэн нэг үйл ойлголттой асуудал, эсвэл бие биенийг харилцан дэмжих юм харилцааны асуудлууд явж байдаг. Мөн тэнд амьд хүн байгаа учраас энэ асуудал бас яг л явж байдаг. Зайлшгүй хийх алхмууд бол заавал очиж үзэх. Заавал очиж. Ялангуяа Монгол дахь боординг сургуулиуд дээр бид нар одоогийн байдлаар бол Улаанбаатар хотын төвөөс алслагдсан байдлаар одоо боординг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн туршлагатай боординг сургууль гэж хэлж болно. За тэгэхээр хүүхд чинь ямар орчинд амьдрах юм? Байр нь хэдэн жил болсон юм? Халаалт бол агаарч бол бусад систем баталгаатай юу? Туршигдсан уу? Улсын комисс хүлээж авсан уу? Гэдэл эхэлнэ. Бид нар энд ямар нэгэн бараа бүтээгдэхүүний тухай яриаггүй. Бид нар амьд хүн, хүүхэд, насанд хүрээгүй хүүхдийн тухай ярьж байна. Тэр ийм үн цэнтэй зүйлээ танихгүй хүнд итгэл хүлээлгээд өгч. За итгэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шалга гэдэг үг байдаг тий. Шалгаад үзэл гэж хэлэх гэж байгаа. Өөрийнхөө яг ингээд онцлогтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн сургуулиуд бас нэгдсэн. Тэгээд алинд нь ч байлаа гэсэн хөтөлбөрүүд нь харилцсан бас адилгүй учраас ямар тач очиод заавал үз. Хоёрдугаарт ер нь бол хүзүү хаашаа толгой тийшээ гэдэг бас үг байдаг. Байгууллагыг удирдах байгаа хүний хариуцлага, харилцаа хандлага гэдэг бол өөрөө ихийг өгүүлдэг гэдэгтээ та санал нийлэх үү? Тийм тий. Хүний хүүхдийг хүлээж авчаад өөрийн хүүхэд мэд хайрлахгүй. За яг бүр төрсөн хүчгээ байг л дээ. За гэхдээ ийм сэтгэл гарахгүй гэдэг чинь хүний хандлагаас шууд харагдаж шүү дээ. Тэгэхээр энийг бүр заавал уулзаж үзээд яг хүүхдэд тулж ажиллах хүмүүстэй нас нэг уулзаад үзээрэй гэж хармаар. Дээрээс нь баг хамт олонны тогтвортой байдал. За дахиад л нөгөө зан сайтай газар хүн болгон цуглана, замаг сайтай нуурна, шувуудчулна гэдэгтэй адилхан стресс багтай, дарамт шахалт багтай, цалин урамшууллын системээ тогтчихсон. За юу гэдгийг хүүхдүүдийн үр дүн хизээний гарчихсан юм газар бол ерөнхийдөө ажилтан албан хаагчид зөвхөн багш нар гэлтгүү харьцангуй тогтвортой байдаг. Тэгэхээр ер нь баг хамт олонны тогтвортой байдал бол нэлээ их юм өгүүлнэ гэж би харж байгаа. Хамгийн багадаа ядаж 50-60%. 3-аас доошгүй жил ажилласан байх энэ тогтвортой байдлыг бас анзаараад үзээсэй. Тэр хүмүүс ч үр дүнгээ мэдчихэж байгаа. Тэр хүн чинь алдаагаа мэдчихэж байгаа. Ялангуяа удирдлагын тогтвортой байдал бол маш чухал гэж би хувьдаа харсан. Тэр чинь байгууллагын соёлыг бариад бодлогыг тодорхойлоод явж байгаа учраас. За тэгээд мэдээж хоол, за дараагийн одоо хөтөлбөрийн бол бүр дараагийн асуудал. Тэгэхээр амнаас аюулгүй байдал, итгэл хүлээх чадвар гэж би бол харсан.